ертөнцийн эзэн болон түүний ард түмэн. Мөнхийн эзэн талархлаа илэрхийлж нэрийг нь дуудан магтсгай. Түүний үйл хэргийг улс үндэстнүүдийн дунд зарлан тунхагласгай. Ая дуугаа түүнд өргөн байрсгай. Түүнийг магтан дуулсгай. Гайхамшигт сайхан үйл хэргийн тухай зарлан тунхагласгай. Ариун нэр нь алдаршин бадрах болтугай. Мөнхийн эзний зүгсэн тэмүүлж буй хүмүүс баяр хөөртэй болтугай. Мөнхийн эзний зүгсэн тэмүүлсгүй. Түүний хүч чадлыг эрен хайсгай. Түүний дэргэд эрхийг үргэлж хүсэн эрмэлцсгүй. Мөнхийн эзний үнэнч зарц Авраамын үр садаа. Түүнийг сонгож авсан Яаковын хөвгүүд огтоо. Түүний бүтээсэн гайхамшигт үлсийг санагтун. Үзүүлж байсан гайхамшгууд болон оноож байсан шийтгэлүүдийг нь бодогтун. Тэр бол мөнхийн эзэн бөгөөд бидний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн болоо. Тэр бол даян дэлхийг удирдан захирагч болоо. Огтоож өгсөн гэрээгээ тэр үүрд санах болно. Тушааж хэлсэн үгээд тэр мянган үеэрч биелүүлнэ. Тэр нь Авраамтай тогтоосон гэрээ нь блэ. Яйцгаах дандаалсан үг нь блэ. Үүнийгээ тэр Яаковд хууль болгон баталж өгсөн. Израилийн ард түмэнд өгөөд үрдийн гэрээ болгосон. Мөнхийн эзэн тэдэнд хэлэхдээ Хинаа нутгийг би та нарт надаас өвлөн авах өмч хөрөнгө болгон өгнө гэсэн блэ. Тэдний цөөхөн хүнтэй байхад нь цөөн тоотой үед нь тэр нутагт орж ирээд оршин сууж байхад нь нэг улсаас нөгөө улс руу нүүдлэн амьдарч байхад нь нэг үндэстнээс нөгөө үндэстэн рүү нүүн шилжиж байхад нь мөнхийн эзэн тэднийг хинээж дарлалд оруулж байгаагүй. Харин тэдний төлөө гэж хаад ноёдыг шийтгэн буруушааж миний томилсон хүмүүс бүү гар хүр, миний зарлагуудад та нар бүү хор хүрэг гэдэг байсан мөлий. Мөнхийн эзэн тэр нутагт өлсгөлэн гачлан үсгэж алах тариагүй тарчиг болохоос өмнө нэгэн хүнийг Египт рүү явуулсан лээ. Тэр нь тэнд боол болон худалдагдсан Йосеф байсан мөлий. Хэлсэн үг нь биелэн биелтэл мөнхийн эзэн түүнийг үнэн болохыг баталдал зүүсэн дөнгөндөө түүний хөлн шархлаад төмөр буулгандаа түүний хүзүүн шархалж явсан. Улмаар эзэн хаан өөрөө хүн явуулаад шоронгоос түүнийг суллсан. Олон үндэстний захирагч эзэн хаан өөрөө түүнийг сулсан тавьсан мөлий. Ингээд түүнийг эзэн хаан орд харштай ноён болгож суулгаад өмч хөрөнгөө харуулахаар бартан өгч захируулсан. Хааны ной төшмөдөд тэр хүссэн бүхнээ зааж байсан. Ахмад мэрэгэн зөвлөхүүдэд нь тэр мэрэгэн ухааныг сургасан. Тэгтэл Египт нутагт Израиль ирээд сууршив. Хамын нутагт оронд нь Яаков очиж суув. Мөнхийн эзэн ард түмнээ өнөр өтгөн болгоод хүссэн дайснуудаас нь илүү хүчрхэг болгож өгсөн. Мөнхийн эзнээс болоод ард түмнийг нь Египтүүд үзий ядах болж үнэнч зарц тэднийг нь хуурам эхэлдэг болсон. Улмаар тэдэнд үнэнч зарц мөшөөхөө мөнхийн эзэн илгээсэн. Өөрийнхөө сонгож авсан Аароныг бас явуулсан. Мөнхийн эзний өгсөн сануулгыг тэр хоёр тэдний дунд харуулсан. Хамын газар нутагт гайхамшигт үйл хийсэн. Египт нутагт мөнхийн эзэн түнэр харанхуйг бий болгон газар нутгийг нь бүхэлд нь тас харанхуйгаар хувчсан. Гэвчтэд хэлсэн үгийг нь мөн л эсрүүцээр байсан мөлий. Мөнхийн эзэн Египт нутгийн гол мөрнийг цус болгон хувиргаж дотор нь буу загас жаргахыг хүлсэн. Египт нутг нь үе улам мэлхий дислүүлэн эзэн хааных нь орд хар шүртэл олон мэлхийгээр дүүрсэн. Мөнхийн эзнийг үгээ хэлэнгүүт нь Египт нутаг тэр чигээр ялаа шумуулаар дүүрч энд тэндгүү газар сайгүй ялаа батхан шавсан. Мөнхийн эзэн тэр нутагт хүчит мөндөр оруулан газар сайгүй энд тэндгүү гал цахилгаан цахилуулсан. Мөнхийн эзэн тийхүү усан үзмийн модод болон инжирийн модыг нь хуг зохин тэр нутагт ургаж буй бүх модыг нь сүрүүлсэн. Мөнхийн эзнийг үгээ хэлэнгүүт нь царцаа тэргүүд ирж олон залуу тэргүүд үе түмээрээ багширч тэр нутгийн өв сургамал хөрш шорооноос гарсан бүх өгөөжийг сүтгэсэн. Улмаар мөнхийн эзэн тэр нутгийн айл өрхийн ууган хүү болгонд хөнөөлт хүл авчирч хүч чадлынх нь бэлэг тэмдэг болсон анхны үрсийг нь өхүүлсэн. Ингээд тэр Израильчуудыг алт мөнгөтэй болоод Египт нутгаас дагуулan гарахт нь түүний овог аймагуд түүний хүмүүсийн дотроос хэн нэгэн замдаа эцэж туйлдсан удаагүй. Орон нутгаас нийнхүү тэдний гарч явхад Египтүүд баярлаж байсан. Учир нь тэд Израильчуудаас тийхүү үхтэл айдаг болсон. Мөнхийн эзэн Израильчуудыг өдрийн цагт үйлээр далдлан ам биеийг нь хамгаалж шөнийн цагт галаар гэрэлтүүлэн явах замыг нь зааж байлаа. Идэх юм гоохт нь мөнхийн эзэн тэдэнд бүдэн шувуу ирүүлээд тэнгэрээс буусан талхыг ариун ихээр өгсөн. Уух усгүй болоход нь хадан цохиог хаглан ус ориглуулж ундрахад цүлийн дундуур тэр нь гол мэт дурссан.
Учир нь гэвэл андгаалч хэлсэн ариун үгээ мөхийн эзэн сансан мөллөө. Үнэнч зарц аврахаамаа мөхийн эзэн дүрсэн мөллөө. Ийхүү тэр арт түмнээ баяр хөөртэйгээр Египтээс гарган сонгож авсан хүмүүсээ дуу хууртайгаар дагуулan явсан. Мөхийн эзэн тэдэнд өөрийн үндэстнүүдийн газар нутгийг авч өгөхөд улс үндэстнүүдний зүтгэл бүтээлийн үр дүнг тэд эзэмшил болгон авсан. Мөхийн эзэн тогтоож өгсөн хуулиа Израильчуудаар баримтлуулж тушааж хэлсэн бүхнийг нь биелүүлж явахыг хүссэн учраас энэ бүхнийг хийсэн мөллөө. Мөхийн эзнийг магтагтун.